Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны бүх шатны тэргүүнийг сонгох сонгуул орон даяар амжилттай үргэлжилж байна. Нэр дэвшигчдийн уулзалт ардчлалын үлгийн нутаг Хинтээ аймгаас эхэлж Дорнод Сүхбаатар, Дорногой аймагт үргэлжиллээ. Дорногой аймагт ажиллах үеэр Тус аймгийн ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний сонгуульд нэр дэвшигч ган тогтох санал хураалтад оролцогчдын 95.5% саналаар сонгогдсон юм а. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд нэр дэвшигчид Дорногой аймгийн шинээр сонгогдсон тэргүүнд амжилт хүсч цаашид орон нутагт тулгамдж буй асуудалд хамтран ажиллахаа илэрхийллээ. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны сунгаа манаас амжилттай явагдаж байна. За бид сунгаагаа Хинтээ аймгаас эхэлсэн. За Хинтээ, Дорнод, Сүхбаатар, за өнөөдөр ингээд Дорногойтоос амжилттай өндөрлөө. Ер нь нэг уулзалтанд нэг 200-аад дунджаар манад 200-аад одоо намын гишүүд маань ирлээ гэхэд нийт одоо бараг ингээд 800-900-аад эмэгтэйчүүдтэйгээ нэг дор бас уулзах юм боломж гарч байгаа. Тэгээд энэ яг хин нэгэн одоо даргыг сонгоно гэхээсээ илүү бас Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны удирдлагын баг нь ингэж гишүүд рүүгээ очдог. Хэдэн мянган километр байсан ч хамаагүй одоо очиж уулздаг, санаа бодлыг сонсдог. Нутаг оронд одоо тулгамдсан ямар асуудал байна? Энэ бүх зүйлийг нь бас сонсож, ярилцаж, зөвлөдөг ийм одоо сайхан арга хэмжээ болж байгаа. Тэгээд энэ бол өөрөө манай намын шинжилэл, намын дүрм заасан нөгөө гишүүддээ суурилсан нам болно гэдгийг бас нэг тод жишээлтэй. Үнэхээр аймагуудад явхад бол бас тийм сэтгэл сэртгэхийн асуудлуудыг бол ярьж байна. Өөрсдийгөө хамгаалах чадваргүй нийгмийн тийм эмзэг бүлгэрүүл одоо хууль зөрчигчд бол дайрч байна. Тэгэхээр бид энэний төлөө нэлээд сайн ажиллах шаардлагатай байгаа. Тэгээд мэдээж одоо энэ бүх асуудлыг шийдвэр гаргах түвшинд сайн ажиллахын тулд бид нар өөрсдөө хүчтэй байх хэрэгтэй. Өөрсдөө чадварлаг, сэтгэлийн хаттай. Ер нь дэлхийн тэр эмэгтэй улс төрчдийн одоо руу ойртсон тэдэнтэй энэ зэрэгцэж алхаж байж улс орноо одоо тийм хөгжилд хөтлөх юм байна гэдэг бол одоо дүгнэлтэнд хүрж байгаа бид нар. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг сонгох сунгаа сэтгэлийн хүч аян маань ингээд 4 дахь аймаг болох Дорногой аймагтаа ирээд бид Дорногой оюухан ардчилсан бүсгүйчүүдтэй уулзаад явж байна. Саяын уулзалтаар бол манай Дорногой аймгийн бүсгүйчүүд бол анхан болон одоо баг хороо суман дээр ажиллах олон сургалтуудыг зохион байгуулах одоо мөн одоо чатны төвшөнд иргэдийн урал шатны төвшөнд нэр дэвших эмэгтэйчүүдийг одоо олноор оруулах тэднийг чадахжуулах одоо ийм саналуудыг үнэтэй саналуудыг бол маш их өгж байна. Манай эмэгтэйчүүд бол ер нь суурч боловсрох тал дээр маш их хүсэлт гаргаж байна. Тэгээд дээр нь бас өнөөдөр орлогын хомсдол нэлээд хүндрэлтэй байгаа гэдэг талаар ярьж байна. Тэгээ манай эмэгтэйчүүдийн холбоо бол 2030 он хүртэл үйл ажиллагааныхаа стратеги төлөвлөгөөг боловсруулсан байгаа. Энэ дээр бол шатны нэр дэвшиж байгаа эмэгтэйчүүдэд боловсруулах, ер нь эмэгтэйчүүдээ манай намынхаа эмэгтэйчүүдийг ер нь боловсруулах төвшин дээр нэлээд хэд хэдэн шаталтаа ажиллах тийм төлөвлөгөөтэй байгаа.